давцгаая. Өнөөдөр хичээлийн сэдэв. Уншаарай надад. Хийхийг сонсож, орчныг төсөөлөн бодож, өөрчлөн бичих. За, тэгэд уншдаг байсан бол өнөөдөр яах нь вэ? Сонсноо. За, зөвлөг. Хийхийг орчныг өөрчлөн бичих чадвараа нэмэгдүүлэх. За, их юм учраас ашиг байх юм. Багш нэг зураг бэлдээд ирсэн байна. Хэрвээ энэ юуны зураг? Загас. Юм. Загас юу амьддаг? Хэрвээ хүмүүс биднээ усанд амьддаг байсан бол яах вэ? Яах вэ? Юу гэж бодож байна та? Хэрвээ хүмүүс усанд амьддаг байсан бол яах юм бол? За, хэдэж. За. Эйрэг. Сөрөө. Санахтай. За, эйрэг хэрэг. Хэрвээ хүмүүс усанд амьддаг бол сайхан юм. За, халаацахгүй. Тэнгэрт нисдэг юм шиг. Тэнгэрт нисдэг юм шиг усан дэж үү? Эйрэг чөндөөтэй. За, шүү. Өөр юу гэж бодож? Эйрэг хэрэг дахин гэж бодож. Тэгээд усандаа авахгүй гэж бодож шүү. Уусаа усан дээр. Усан авахгүй байгаа гэж болно гэж. За, шүү. Сорог. Түгэл сорог. Пак гэсэн юу гэж бодож? Амьсгалахгүй. Шүү. Живчин. За, живчин. За, живэн гинэ. За, түг сонирхолтой. Заас махстай хөөсөлт ш тоо. Олон найзтай. Усаар тоогно усан дотор амьдарч байгаа юм чи. Амар гоё хэд хадаа ясаа гэдэг юм. За. Усан доогоороо хадээсаа. Нэг хоол авчих яана. Өөр юу ч. Сүрсэн хөлөг авсан би алт өвтнэсээ би байна. Сүрсэн алт өвтнэс авах гэж тийм ээ. За, алт болох юм байна даа. За, тэгвэл бид нар өнөөдөр та нар юу унших дуртай? Үлгэр унших гэдэг тийм үү? Үлгэртэл усан даавар амьдрах тийм үү? Стор амьдрах уу? Бид байгаль хөгжөлдөд үзчихтэй тийм үү? Монгол агаар л амьсгаж ирж амьд явштай тийм үү? За тэгвэл өнөөдөр үлгэр сонсгоос өмнө хэдүүлээ өнөөдрийнхээ хичээлийг амжилттай шалгуур цай танилцсан. Амжилттай шалгуур. За. Харааны уушгаар уншаарай. Гарыг орцсон юм чинь. За, багш нь үлгэр уншиж. Юуны тухай үлгэр аваад гэж бодож байна. Махстай юм байна уу? За. Гурван загсны үлгэр. Эртээ дээр цагт нэгэн бол ухаантай, залтай, тэнэг гурван загс байж гинэ. Гэтэл голын хөвөөн дээр нэгэн удаа загасчд ирж гинэ. Тэнэг загас. Энэ одоо юу болох вэ? Гэт бодож байхад залтай загас. За, харж ээж болно гэж бодлоо. Харин ухаантай загас тэрхэн зураг шууд усны гүнлүү шумбан орчих. Загасчд горт тороо тавилаа. Залтай загас. Гэхдээ би яагаад ухаантай загасыг дагсангүй вэ? Гэвч аим гарахаар оролдоод үздэг хэрэгээ хөө гэж бодоод амьгүй юм шиг дээш харж хэрэгтэй усны мангад хөвж гарлаа. Яасан бэ? Заригдсан. Яасан бэ? Загасчин өнөөх загсыг барьж аваад нэг эргүүл тойруулж яснаа тор давууглан шидсэн залтай загас
хурдхан гэрчин нэргэн усан шумбан алга болов. Харин таныг загас тийш хөвсөөр байгаа баримтжээ. Ухаантай хүн өчрөх зовлон урдчлан мэдэж зайлдаг гэдэг үг үүнээс улбаатай ажээ. За үлгэрээ сонсноо. Үлгэр юу тухай байсан? За, буруу загас юу хийж ирсэн? Юу гэж бодож байна? Ямар загас? За. Багшийнхаа сонсож өгсөн юмыг оюун дүгнэлт хийхийн тулд үйл ажиллагааны ажлын хуудасаар 2 үйл ажиллагааны хуудас 2 гэсэн хуудсыг аваад ажиллаа. За, юугаар ч болж байна? Зүгээр биччихвээ. За, ямар загас гсэн бэ? За тэгээд найзынхаа зөв хийсэн буруу хийснийг дүгнээ. Дүгнэлтийнхаа хуудсан дээр, хажуудлынхаа өндрийнхаа хуудсан дээр үнэгээ тавиач. За. Одоо зэрэгцээ. Ухаантай загас яг ямар үйлдэл хийсэн? Хэлэх үү? Нэг өдөр шуурсан. За, найзын харагдаад таарч байна уу? За. Зэлтэй загас яасан? Зэлэг загас яасан бэлээ? Ийш тийш баригдсан. За. Одоо планетаа сардач. За тэгвэл энэ ухаантай зайтай тэнэг гурван загас юм тийм үү? За. Тэгвэл нь штэ. Өөрийнхөө арга ухаанаа зайтай загас чи яасан бэ? Зайтай загас. Муу ухаантай загас. Өөр санаа нь. Өөр давхартаа санаа нь. Миний бодлоор ухаантай загас. Яагаад гэвэл өөрийнхөө хүч чадмыг бодсон агаар амьд гадаг. Өөрийнхөө миний бодлоор муу байдаг. Залтай загас яагаад гэвэл залтай загас өөрийнхөө хүчээр зүтгэсээр байгаа гэж далаар уу. За ямар ч гэсэн залтай л юм байна тийм үү? Зарим найзууд юу гэж бодож байна уу? Маатай юм байна гэж бодож байна тийм ээ. За бид өмнө дөрөв хичээл дээр хэвшмэл ба өвөрмөц хэцийн тухайд үзсэн байгаа тийм үү? За тэгвэл өнөөдөр бүгдээрээ тэр мэдлэгээ ашиглаад ухаантай загасны үйлдэл тарах хэвшмэл үзүүлэх. Ухаантай загасны үйлдэл тарах. Ухаантай загсыг бодчихж байгаа шүү дээ тийм үү? За. 7 амжилт. Таарч байна. За хөшөө. Мартаа. За. За бас байж болох юм. За бас байж болох юм. За байж болох юм. Хөшөө. Би хинээс нь ажлыг анхна. За. Таны дагуулсан хэлмээр дагуулмаа. За. Хөшөө хэлхнээ зэн ухаантай загасны үйлд таарсан хэвшмэл Ихсэн. Хөшөө. Өөр байна уу? Байна уу? Дуусч юм уу? Эдэнтэй унтаагүй их мөрөд. За болж байна. Хөшөө.
Суусан цэцнээс явсан зэрэг дээ. За байж болно шүү дээ, тийм ээ. Цаашаа. Өөр юу гэж бодож байна? Зүгээр сухаас зүгээр. За тийш зүгээр үгчээснээс нэг үзий далтыг гэж бодсон байх тийм. За. Ай бүхий хийвгүй. За болж өгшөө. Түрүүний чигтэр бид чинь зүүр үгийн хац тулаа хийгээ зөндөө нэг хэлсэн шүү дээ. За. Өөр юу ах вэ? Өөр донд одоо хамгийн гол нь нөгөө нөхцөл байдалтай тохируулж хэлсэн шүү дээ. Залтай загсны үйл таарсан юм шиг хэлцэг. Өөр юу вэ? Ганахаа. Ястаа мондөг. Энэ хүн заригтаа аваад чамч цагаална гэж шүү дээ. За, өшөө. Өөр ямар хэлцэж болох вэ? Толгондаа байна уу? Зөндөө нэг л мэдж байгаа даа юм гэдэг байна. Аргын нөлөө хийх. Ихсэн ястаа мондөг. Аргын бол Хүлийн тэмэг загсан таарсан ихшмэл зүг байх юм болов. За очив. За болж байна. Сахарын газар сахар долооны газар долоо. За. Ухаан дотор нь ахна гэсэн. За өштэй. За өшөө. Өөр юу вэ? За тийм ээ, тийм бас болох юм шүү дээ, тий. Өшөө. Өөр ямар вэ? Нөгөө мөн тэмийг загас чи яалаа та хөрх юм. Яачлаа та. Санаа муу яваад хийсэн байгаа хаа. За та хөрх юм дэ бас моос надад байсан уу та бас тий. За өшөө. Өөр юу гэж хэлж чинь? Өөр юм байна. Өөр байна уу? Санаа таваас авъя. Энийг таах байсан билээ. Хаантай засыг таах хэрэгтэй байсан шүү дээ, тийм ээ. За. Тэгвэл л штэ. Багш нь бас яг энэ дээр тааруулаад нэг шинээр нэг хэвшмэлцэг тайлбар үзэх. За. Тэр багштай бодож байгаа тийм утгатай дүүж дүүхгүй байх уу? Багштай хэлээ. Чамш та. Ухаантай шуу үүлдэж чамаар зөвхөн шуу зүгээс унаад өгсөн байна гэж бодоод зүгээр харин тэр шуу дэрэгцээ байгаа байна. Ингээд ухаантай зэрэг хийсэн өөрөө шуу өөрөө шуу болохоос шийдээ тэр шуу юу За одоо юу яваа лээ? Борооолаач. Яашгүй. За батгах нэшээ. Хаадаг гурван бүлгээ чиний зэрэг орж ирлээ. Тэр гурван асар их хэмжээний мөнгө тулгайлаа. Мөнгө хийсэн үлийг ухаантай нүүргээ бодоод зайд тулгайч нэгэн болох нь гэж бодоод мөнгөтэй уудыг цоолоо. Гэтэл тэнэг энэ чимээ гаргаад хинэгчээс ээж ухаан тулгай зуглаа, тэнэг тулгайд баригдлаа. Зайд тулгай цоолсон уудыг газар дүнсэн мөнгөийг түүн ухааны араас мушгин хинэгчээс авах. За. Өшөө. Хөрхи өшвэс. За баха. Нэгэн өдрийн гурван хулгай зэмдэрдэг байна. Тэд нэг өдөр мэдээ баян хүний дээр мэдээд нөгөө баян хүн цагдаад урлаа. Үүнийг ухаантай хулгайч мэдээж шууд зогтов. Харин зэт хулгайч яаж өмнөд төлөхгүй гэж бодлоо. Харин тэрний хулгайч юу бодлоо гэж бодоод 50 явдаг цагдаа ирв. Яг энэ үед зэлтэй хулгайч цагдаагаас мөрөв. Тэрний хулгайч юу ч хийж чадахгүй байлгүй. За. Чигээс өнөөдөр юу гэсэн босоо юм уу да. За. Эсвэр байр юм хайлтгаж байдаг. Нэгэн хөлтэй бас нэг юм гэдэг агай бүртгүүлж ингээд наатад энэ самтын шинжлэх ухаан хатны яваад зайд хатгаж нөгөө компьютер нөгөө тэнийг хатгаж бүрдүүлж байгаа систем байдаг цаашаа түлхээд байгаа. За одоо өшөө. Би л уншчмаар байна да гэсэн үг тийм үү? Яаш. За анаж. Удамжинд ухаантай тэнэг зэлтэй гурван хулгайч байдаг. Тэрнээ тэр хэвээр цагдаа явуул гас байна. Ухаантай хулгайч цагдаа харамсан сүнжиг үүд болон зайлт хулгайч би ухаан найзаараа дарааж явдаг байж бодох өнгөрсөн байна. Зайлт цагдаа
дунд орсон юм. За бүгдээрээ мундаг зохиосон байлаа тийм ээ. За эхийн орчныг бид нар яасан байсан өнөөдөр? Тийм үү. За бид нар одоо өнөөдөр хичээлийнхээ хэрэгтэй тань. Бидний өнөөдрийн амжилтын салбар юу байсан бэ? Тийм үү. За өнөөдрийнхээ хуудсан дээр өөрийнхөө сурсан мэдсэний багштайгаа хамт чиглэлээр өөрийнхөө мэддэг ойлгоогүй юм бол тийм үү. За өдрийг сонссон. За орчныг төсөөлөн бодож ярьсан уу яриаггүй юу? Ярьсан бүрдээ дуусчлаа. За хэл зүгээ утгыг яасан бид нар? Ярьсан. За өөрийн төсөөлөөр орчныг өөрчлөн бичсэн. За өнөөдөр бидний хичээлийн үйл ажиллагаа бүгд амжилттай дууслаа. Гэрийн даалгавар ангийн номын сангаас нэг ном сонгож өдөр уншаад хэрвээ өдрийн орчныг өөрчлөлт хийлээ. За хичээл бүгд орсон баярлалаа.